телевиз зураг дээр бол дахиж хизээж гарч ирдэг. Харин ном дээр яадаг вэ? За тэгэхээр ном дээр бол мэдээж улаан хуран болон Кейтлин Робийн сүйрэл өхлийг бол харуулах нь харуулдаг. За тэгэхээр ном дээр Кейтлин хүү Робийг нь хүнийхийг хараад ухаанаа алдаж Walder Frey-гийн ач хүүг хөнөөдөг. За үүний дараа болохоор Frey-ийн цэргүүд түүний хоолойг гэрчээд цогцыг нь дарамжлаад гол руу шидэж орхидог. Кейтлиний хувьд гэх юм бол 3 өдөр голонд хэвддэг байгаа. Өөрөөр хэлбэл гол Кейтлиний цогц 3 өдрийн турш байсан гэсэн үг. Тэгсэн чинь Кейтлин Старкийн цогцыг туггүй ахын дүүс бүлэг олдог байгаа. За Beric Dondarrion гэдэг одоо туггүй ахын дүүсийн ахлагч байгаа шүү дээ. 7-8 удаа амилсан гэж кино телевиз зурглаараа гардаг. За энэ дүр маань болохоор Кейтлиний цогцыг голоос олоод гаргаж ирээд гэрлийн эзний хүчээр буюу өөрт байгаа үлдсэн нэг амиар Кейтлинийг бол амьлуулдаг байгаа. За Кейтлиний хувьд гэх юм бол амьлаад ямар дүр зурагтай болсон бэ гэх юм бол та бүхэн голд 3 хоног байсан гэхээр мэдээж биеийг хөөж хавдаад аимшигтай болсон байгаа. За дээрэс нь хоолойгоо орчуулсан учраас Кейтлин ярьж чадахгүй. Тэгээд хоолойг нь болохоро ярьж чадахгүй учраас Кейтлин хоолойгоо дарж байгаа чахарч ярьдаг. За тэгээд Кейтлиний хувьд гэх юм бол чулуун хатагтай болсон байдаг. Амилчлаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд дээр дурсанчлан усанд удаан байснаас арьсан хөөж цайрсан энэ аимшигтай хоолой нэрчигдсэн эмэгтэй чулуун хатагтай болол Кейтлин Старк аамаа. Кейтлин Старк гэх юм бол бүх хүүхдүүдэд бараг өгсөн гэж итгэж байгаа учраас Lannister болон Frey-ийн бүх өстөн дайснуудаасаа өшөөгөө авахар шийдсэн байдаг. За Жорж Мартины гаргасан 5 дугаар номны төсөл хэсэгт юу гардаг вэ гэхээр Кейтлин Старк Брейнийг бол баривчилсан байдаг. Брейн бол Кейтлин Старк тангараг өргөөд 2 охиныг нь хамгаалж авчирна гэж хэлсэн эмэгтэй дайчин баатар байгаа шүү дээ. Тэгээ Брейн Тартын Брейн гэж нэрлэдэг. За Брейний хувьд гэх юм бол Кейтлин баригдангууд Кейтлин чи ядад амлсан чи тангараа биелүүл гэж хэлдэг. Кейтлин Брейний өмнө сөхөрч ундаг. За тэгээд намын төгсгөл Брейн Жеймиг Кейтлин рүү авчирч агаар 5 дугаар ном маань дуустдаг байгаа. Уншигчдын хувьд гэх юм бол Жеймид ер нь аль сайн ханддаг болчихсон байгаа. Жейми гэдгээр анхандаа муу хүн байсан ч гэсэндээ дүрийн хөгжүүлэлтийн явцад бол маш сайн хүн болж өөрчлөгдөж байгаа тийм үү. За мөн дээрэс нь Cersei Жеймигээс тусламж ирсэн захиаг явуулдаг байхгүй.